Сара нэртэй нэгэн эмэгтэй хүү Кристэгээ шинхэн нүүж ирсэн гэрлүүгээ явж байтал зам дээр нь гинэт нэг хар нөмрөгтэй хүн гарч ирснээр тэр ч жолоогоо сандран эргүүлж замын гол зогсож байгаагаар кино эхэлнэ. Сараг машинаасаа буугаад өнөөх нөмрөгтэй хүн рүү ойртч чинь зүгээр эсхийг нь асуухад нөмрөг өмссөн эмгэнч амандаа ямар нэгэн үл олгодох зүйл бовтон дараа нь машинд сууж байсан Крис рүү их л хачирхалтай байдлаар ширтдэг. Эмгэний энэ хачирхалтай байдал Сараг айлгаж тэрч салж унсан толио аваад бушуухан шиг машин руугаа буцдаг. Ингээд Сара шинээр нүүж ирсэн гэртээ засвархийн маш завгүй өдрүүдийг өнгөрүүлж зам дээр болсон зүйлийн талаар мартна. Тэр хүү Кристээ дагаж мөрдөх ёстой дүрмүүдийг найлбарлах хөгжилтэй байдлаар зааж сургах ба үүний нэг жишээ нь 3 хүртэл тоолоод аль аль нь нэгэн зэрэг өөрсдийн хамгийн марзан царайг гаргах тоглоом байв. Удалгүй Сараг багаж авахар зориндоо орсны дараа хүн чангаар хашгирч сандарсан Сарач Кристээр яран очиход Крис сандал дээр гараад зогсчихсон нэг зүйл рүү их л айсан байдалтайгаар заадаг. Хүүгийнхээ юунаас айдгийг сайн мэддэг Сарач өрөөнд байсан аалзыг шилэн савнд хийж бариад гаргаж тавихаар Крисийг дагуулan гадаа гарна. Крис аалзнаас маш их айдаг учраас ээжигээ аалзыг сул тавихаар болсон дургуулж хэрвээ аав нь байсан бол аалзыг алах байсан гэж үг хаях ба тэдний ярианаас Сара гинт хүүгээ аав нь нүүхээр болж аав нь араас нь ирнэ гэж худлаа хэлсэн тодорхой болдог. Ингээд Сара аалзыг суллаж тавьтал Крис аалзыг гიშгэж алчхаад ээж рүүгээ уурлан худалж гэж хашгираад ойролцоох байн зүгтгүй юм. Сарач хүүгийнхээ араас гүйх ба тэр энэ үеэр тэдний ойролцоохон нэгэн сүлд од харуулж өнгөрөхийг анзааралгүй өнгөрдөг. Сара хүүгийнхээ араас ойроо орсон боловч ой маш шиг учраас Крисийн барааг алдаж хүүгийнхээ нэрийг зогсолтгүй хашгиран түүнийг хайна. Улмаар тэр ойн дунд ямар нэгэн солиромсон бололтой аврах том нүхийг олж харан гайхширан зогсож байтал удалгүй Крис гарч ирээд өөрийнхөө хийсэн үйлдэлд уучлалт гуйж Сарач хүүгээ тэрвэн авдаг. Крис ойн дундх нүхийг хараад ээжээсээ юу болохыг нь асуухад Сара онцгүй биш гэж хариулаад хүүгээ дагуулan тэндээс явна. Маргааш нь Сара өөрийн шинэхэн танилуудтайгаа хамт оройн зоог барьж шинэ танилуд нь ч өөрсдийн мэддэг элдв ховжвыг ярьж эхлэх ба тэд норийн гих нэгэн эмэгтэйн талаар ярьдаг. Тэдний ярьснаар олон жилийн өмнө норийн хүүгийнхээ ангид дайран орж ирээд хүүрүүгээ орилж хашгиран өмнө тарьсан бөгөөд түүнийг 3 багш илбэж байж болиулсан байна. Үүний дараа нориныг сэтгцийн эмнэлэгт хэвтүүлсэн боловч тэр сэтгцийн эмнэлгээс оргон өөрийнхөө хүүг дайрч алсан бөгөөд түүнийг хүүгээ албаар алсан эсвэл өртөөл осол байсан эсэх нь одоо ч тодорхой болоогүй байжээ. Сара норийн одоо хүртэл энэ хавьд амьдардаг гэдгийг сонсоод өмнө нь түүнтэй таарсан өнөөх хачирхалтай эмгэнийг гэж таамагласан боловч юу ч хэлэлгүй өнгөрдөг. Тэр шөнө Сара гинэт чанга чимээ гарахад цочин сэрж хүүгийнхээ өрөөнд очтол Крис байхгүй байсан тул маш их сандран Крисийг хайж эхэлнэ. Тэр доошоо буугаад өнөөх чимээ галтгооны хаалга салхинд савсны улмаас гарч байгааг ойлгоод гарч идэн барин гадаа гарч хүүгээ хайдаг. Тэр модон дунд явж байгаад гинэт ямар нэг зүйл түүнээс нуугдахыг анзааран модны арыг шалгаж үзэхэд хоосон байх ба айсан Сарач гэрлүүгээ сандран гүйж цагдаа руу залган хүүг нь хүмүүс хулгайлчлаа гэж хэлнэ. Ингээд уцаар ярьж байтал гинэт ард нь чимээ гарч эргэж харахад Крис нойрмог байдалтай зогсож байх бөгөөд Сарач хүүрүүгээ хашгиран хаана байсныг нь асуудал Крис гэрээсээ огт гараагүй гэж хариулдаг. Маргааш өглөө нь Сара өөрийнхөө сэтгцийн рүүлмэндэд санаа зовж эмчит үзүүлэх ба тэр духан дээрх сорио харуулн жилийн өмнө болсон ослоос авсан гэж тайлбарладаг. Ингээд эмч түнд сэтгэл санаа тайвшруулах юм бичиж өгнө. Сара тэр оройноо эмээ уугаад нам унтах бөгөөд түүнийг өглөөс ирэхэд хүү Крисийн цэцгийн баглаа барьчихсан сууж байдаг. Сара түүсэн цэцгийг нь хараад Крист ганцаараа ойроо явлаа гэж уурсан боловч дараа нь хүүгийнхээ царайг хараад гимшин баярлаа гэд тэрвэрнэ. Хэсэг хугацааны дараа тэр хүүгээ сургуулиас нь авахдаа найзтай болж чадахгүй байсан Крис өөр хүүхдүүдтэй тоглож байгааг хараад сэтгэл амардаг. Тэр замдаа хүүгээсээ хинтээ хамт тоглосныг нь асуухад Крис Стюарт гэж хариулах ба Сара энэ нэрийг сонсоод баг зэрэг гайхдаг. Учир нь Крис өмнө нь тэр хүүд дургуй гэж хэлж байсан ба Сарагийн гайхахыг анзаарсан Крис сандран Сараг дургуй байвал Стюарттай ахиж тоглохгүй гэж хэлэхэд Сара олон найзтай байх тусмаа сайн гэж хүүгээ тайвшруулна. Гэтэл гинэт норийн тэдний урд гарч ирэн замыг нь хаах ба Крис нориныг хараад их лайсан шинжтэй байдаг бол Сарач түүнийг замаасаа холдуулахар чигнаалтсан хэдий ч амжилт олдоггүй. Эцэст нь Сара машинаасаа бууж норин дээр очиод замаас нь холдохыг гуйхад норин түн рүү ширтээд наадах чинь чиний хүү биш гэж хэлдэг. Сара ч үүнийг сонсоод гайхан цочирдох ба гэтэл удалгүй Брэди гэх өвгөн ирээд өөрийгөө норины нөхөр гэж танилцуулан эхнэрийнхээ өмнөөс уучлалт гуйж ойр зүрийн зүйл ярилцахыг оролдоно. Энэ хооронд норин аажмаар Крис рүү дөхөн очих ба Сарад энэ бүхэн нийлжихтэй санагдсан тул тэрч бушуухан машин руугаа буцаж очдог. Ингээд түүнийг машиндаа орж суухад норийн цонхны цаанаас Крис рүү их хачирхалтай байдлаар ширтэж байснаа гинэт цонхыг нь балбан энэ чиний хүү биш гэж орилоод бүр толгоогоороо цонхыг нь цохиж эхлэхэд нөхөр нь яаранарч нориныг барьж авна. Байж цочирдсан Сарач тэндээс бушуухан хөдөлж харин Брэди ихнэрээ тайвшруулсаар хоцордог. Сара энэ хэрэг явдлын талаар мартаж чадаагүй тул маргааш нь норины гэрлүү явах ба тэр хашаанд нь ороод норины цогцос зүлгэн дээр хөвтөж байхыг олж балмагдан цочирдно.
Удалгүй цагдаа нар ирж Сарагаас мэдүүлэг авах ба тэр мэдүүлэг өгөнгөө өөр нэг цагдаатай гар барилдаан хийж байгаа Крисийг хараад гинэд Крис маш их хүчээр цагдаагийн буугыг хугалж байна гэж харсан боловч энэ нь ердөөл төсөөлөл байсан болж таардаг. Хэсэг хугацааны дараа Норины оршуулах ёслол болж Сараг оршуулгын ёслол дээр очиход Норины цогцыг анх олсон хүн нь Сара болохоор хуршууд нь түүнийг их л с ижигтэй байдлаар харна. Сара Норины гэрдэх бүх толинуудыг даавуугаар бүтээсэн байхыг анзаарах ба удалгүй түүн дээр Брэди ирээд уух юм санал болгон яриа өрнүүлдэг. Тэр хүү Джеймсийнхээ зургийг Сарад харуулад Джеймсэд юу тохиолдсон талаар ярих ба тэд аз жаргалтай байсан боловч Джеймсийг 8-наас хүрэхэд бүх зүйл өөрчлөгдөж Норин галзуу хүн шиг аашлах болсон талаар ярьдаг. Норин Джеймсийг өөрийнхөө жинхэнэ хүү биш харин хуурамч хувилбар гэж итгэх болсон бөгөөд үүнээс болж тэдний гэр бүл сүрэхэд хүрсэн байна. Сара Брэдигээс Джеймсэд яг юу болсон тухай асуухад Брэди үннийг хэлж Джеймсийг дайрсан хүнд Норин биш харин өөрөө санамсаргүй түүнийг дайрч амьд нь хүрсэн гэдгийг хүлээдэг. Энэ явдлаас хойш Сара энгийн амьдралдаа эргэж орохыг хичээсэн боловч ачирхалтай зүйлс тохиолдсоор байдаг. Нэг удаа тэр ойгоор гүйж байгаад өнөөх нүхний ойролцоо Крисийн тоглоом хэвтэж байгааг олох бөгөөд гинэт л өнөөх нүх түүнийг яг л хосдох шиг болж тэр хэсэг хугацаанд нүхийг ширтэн зогсно. Ингээд тэр гэртээ эргэж ирснийхээ дараа хүүгээсээ ойроо ганцаараа яваад байгаа эсхийг нь асуусан боловч Крис үгүй гэж хэлэх ба Сара тоглоомын гаргаж ирэн үннээ хэлэх гэж шаардахад Крис ч би худлаа хэлээгүйгээ үгүйсгэсээр байдаг. Эцэст нь ээжийнхээ шахалтанд орсон Крис гинт уурлан хамаг хүчээрээ ширээг ээж рүүгээ түлхэх ба Сарач хүүдэн байнгүй их хүч чадал гинтийн ширүүн догшин зан авирыг нь хараад маш ихээр балмагдан цочирдно. Оройн Сара шүршүүрт орчход гарч иртэл хүүгийнх нь өрөөнөөс их л хачирхалтай чимээ гарч гайхсан Сара болгоомжтойгоор хаалганыхан доогуур шагааж хартал Крис яг л амтэн шиг дөрвөн хөлөн мүлхэж байснаа шалан дээр байсан аалзыг авч амрууга хийдэг. Хүүн аалзанд маш дургүй учраас хизээч ийм үйлдэл хийхгүй гэдгийг мэдэж байсан Сара үүнийг хараад маш их цочирдон хурдхан шиг өрөөрөөгөө гүйж нуугддаг. Удалгүй Крис түн дээр ирээд бүх зүйл зүгээр эсхийг асуун сайхан амраарай гэж хэлэхэд Сара ч айдсаа мэддэгдүүлэхгүй ихэд хичээнэ. Маргааш нь тэр Крисийг эмчид үзүүлсэн боловч Крис ямар ч асуудалгүй цоо ирүүл байдаг бөгөөд Сара хүүгийнхээ энэ хачирхалтай байр байдлын талаар өөрөө ямар нэг зүйл олж мэдхээс өөр аргагүй болдог. Ингээд тэр Крисийн өрөөнд нууцаар камер суйрлуулна. Тэр оройноо Сара хүн духан дээрх сорврон гараа хүчтэй шигтгэж байна гэж хар даран зүүдлэх ба түүнийг сэрхэд Крис хувцас өмсчихсэн дуу аялан сууж байдаг бөгөөд Сара ч өнөөдөр Крисийн урлагийн үзлэгтэй өдөр гэдгийг сандаг. Ингээд тэр найз Луистайгаа хамт Крисийн урлагийн үзлэгийг очиж үзэх бөгөөд Крис ч бусад хүүхдүүдтэй хамт тайзан дээр гарч дуулан ихэндээ бүх зүйл зүгээр байдаг. Гэтэл гинэд Сара Крис хоёр хоёулнаа танхимд үлдэж Крис муухай солгоо хоолоогоор дуулж эхлэх бөгөөд Сара ч айж балмагдан сургуулаас гүйж гарахыг оролдоно. Удалгүй найз Луис нь ирж зүгээр эсхийг нь асуухад Сара Крисийг өөрийнхөө хүү биш гэж хэлэх бөгөөд багш нь Крисийг авчирхад хүүтэйгээ ярихаас татгалзан тэндээс цогтдог. Удалгүй Сара гэртээ ирж камера шалгаад үзсэн зүйлдээ ихэд гайхширч цочирдсан байдалтай харагдах ба тэр шууд л Брэдигийнх рүү явдаг. Түүнийг очиход Брэди толон дээрх бүтээлгүүдээ авсан байдаг бөгөөд тэр ихнэр нь үргэлж түүний жинхэнэ эсхийг сэжиглэн хуурамч хувилбар биш гэдгийг нь шалгадаг байсан талаар ярина. Тэгтэл Сарач Норины зөв байсан гэж бодож байгаагаа хэлээд камерын дээрх бичлэгээ үзүүлэлт Брэди бичлэгийг үзээд хачирхалтай зүйл алга гэж хэлэх ба дараа нь Сара түүнтэй маргаж эхлэхэд Брэди уурлан камерыг авч шийддэг. Сара гэртээ эргэж ирсэн хойноо камера янзлахаар оролдож байтал гинэд Крис хажууд нь ирээд яагаад ганцаараа нь орхиж явсныг асуудаг. Сарач бүх зүйл зүгээр байгаа юм шиг жүжиглэн Крисийг тэрврээд ойр зуурын зүйлсээр түүнийг шалгаж эхлэх ба тэр үрсэн бяцлаг өгөөд Крисийн дуртай зүйлсийн нэг гэж хэлэхэд Крис ч түүний хэлснээр идэх ба үнэн хэрэгтээ энэ хүүгийнх нь дургүй зүйл байдаг. Ингээд хоолны дараа Сара хүүтэйгээ байнга тоглодог тоглоомоо тоглохоор 1-3 хүртэл тоолсон боловч Крис Сарагийн юу яриад байгааг ойлгохгүй байгаа шинжтэй харагдана. Сара ч энэ жинхэнэ Крис биш гэдэгт итгэлтэй болж түүнийг хуурамч хувилбар гэж хэлэхэд Крис Сара руу ойртон сүүлийн үед яагаад ингэж байгааг нь асуух ба Сара чи миний хүү биш гэж дахин хэлсээр байдаг. Гэтэл Крисийн царай гинэд өөрчлөгдөн ихэд уурлаж Сараг барьж аваад хан руу шиднэ. Сара Крисээс болохыг гуйсан ч Крис дахин түүнийг барьж аваад нөгөө талын хан руу хүчтэй шидэхэд Сара ч ухаан алдан ундаг. Дараа нь Крис ухаан алдсан Сараг цэцэрлэг рүү чирэн газарт нүх ухаад түүнийг толгоогоор нь булдаг. Ингээд маш их хүч зарцуулсан Крисийг тамирдан унахад Сара энэ үеэр ухаан орж толгойг нь болсон нүхнээс амьд мэд гарч ирэх ба тэр Крисийг чирэн зойрлоо аваачна. Улмаар Крисийн ухаангүй байгааг далимдуулан тойл тусгаж үзэхэд толинд хүн биш харин нэгэн аимшигтай аратан шиг зүйлийн дүрс харагддаг. Үүнийг харсан Сарач цочин дуу алдахад Крис энэ дуунаар сэргэх ба айж цочирдсан Сара түүнээс жинхэнэ Крисийг яасныг нь асуухад хуурамч Крис юу ч хэлэхгүй шууд л Сара руу дайрдаг. Ингээд тэр Сараг барьж аваад хоолойг нь боон толгойг нь хан руу савж ихэлсэн боловч Сара эцэст нь арайхийн хүчээр илүүрхэж Крисийн гараас мултран түүнийг түлхэхэд Крис толгойгоо хананд цохин ухаан алдан унана. Гэтэл гинэд хуурамч Крис нүдээ нэн хачирхалтайгаар чичрэн татуулцаж аимшигтай муухайгаар орилж эхэлдэг.
Сараач зойрноосоо яаран гарч хаалгыг нь дүүчгэд өнөөх аимшигтай орилон сүлдээ гадуус амтны архиран шиг зүйл болж хувирхан сонсогдно. Дараа нь Сара гарч идэнгээ аван өнөөх ойн дундах хачирхалтай нүхэн дээр очих ба хүүтэйгээ тэр нүхийг олсон өдрөөс хойш хүн өөрчлөгдсөн учраас хариултанд тэнд л байх боломжтой байв. Ингээд Сара болгоомжтойгоор нүхний гол хэсэг рүү бууж эхэлтэл газрын хөрс түүнийг яг л намаг шиг доош сорж эхлэх ба эхлээд тэр тэмцэх гэснээ дараа нь хүүгээ олох ганц найдвар учраас шуудхан л доош сорогдсон ордог. Удалгүй тэр маш олон мөчөр шиг зүйлээр хүрээлэгдсэн давчуу агуу шиг зүйлд ирэх бөгөөд тэр агуун давчуу хомглоор хэсэг мөлхсний эцэст илүү зайтай нэгэн хэсэгт ирнэ. Сара тэндээс шороонд хагас булагдсан арга яс олж мөн өөр хид хідэн арга яс байгааг олж харах ба удалгүй тэр хүн газарт булаатай хэвтэж байхыг олдог. Ингээд Сара хүүгээ шорооноос гаргаад тэрвэн автал гинт ямар нэгэн зүйл агуун болонд хөдлөн архирах мэт дуурах ба тэр хүүгээ тэрвэн өргөд эргэж харан гарч идэнгээ тусгаад өнөөх чимээ нүүргүү хачирхалтай араатнууд чиг зүйлсээс гарч байгааг ойлгодог. Тэгтэл өөр хид хідэн араатан сэрж хүнтэй төстэй төрхөнд хувирах ба гинт нэгнийх нь толгойд аврах том хар нүх шиг зүйл үсэж өнөөх нүхнээс аимшигтай муухай архирах чимээ гарна. Сара ч хүүгээ аван өнөөх нарийнхан агуун хонглоор цухтааж байтал гинт араас нь өнөөх араатнуудын нэг нь мөлхөж ирэх ба өнөөх араат нь Сараг гүйцэж 90 гараас нь барьж авахд тэрч гарч идэнгээрээ цохиж эхэлдэг. Гэтэл өнөөх араатны гар гинт хүний гар болон хувирч араат нь Сарагийн өөрийнх нь дүрд хувираад түн рүү ширтгэхэд Сара ч хэсэг цогтснаа гарч идэнгээрээ тархийг нь бяцартал цогтөг. Ингээд тэр арайхийн өнөөх нүхнээс гараад хүүгээ тэрвэн аваас гэрлүүгээ хамаг хурдаараа цухтаан гүйдэг. Сара гэртээ ирээд Крисийг машин төвшүүлэн суулгачаад өөрөө машиныхаа түлхүүрийг авахар симэрхэн гэрлүүгээ ороход зойрноос хурамч Крис яг л хүүшгэн түүнийг ээжээ гэж дуудах нь сонсогдно. Ингээд Сара тэндээс явхаасаа өмнө бүхнийг нэгмсэн дуусгахаар шийдэж байшиндаа гал тавин шатаадаг. Хэсэг хугацааны дараа Сара хүүтэйгээ хамт өөр хот руу нүүж игэлж ирийн жаргалтай амьдралаар амьдарч байгаа нь харагдах ба Сара хүн жинхэнэ эсхийг шалгахын тулд одоо ч хүүгийнхээ зургийг нууцаар дардаг нь тодорхой болно. Ингээд Сара камера шалгаж байгаагаар кино төгсөх ба тэр Крисийн хуурамч биш эсхийг байнга шалгаж байхын тулд гэртээ бүхэлдэн тойл байрлуулсан байгаа нь харагддаг.